Тарин толсны ач гэвэл юу гэдэг юм гэхээр энгийнээр бол тарин гэдэг маань одоо тий үг гэдэг маань өөрөө энергийн цөм гэж байгаа. Тэгэхээр одоо тарин бол өөрөө сансакрит хэл буюу одоо бурхан багшийн үед хэлэгжсэн ярьжсэн хэлнээс улбаатаагаар ингээд дамжигдж ирсэн багшаас шавьд. Одоо Тайланд юм уу ингээ баг хөлгөнтэй газар хүртэл одоо пали хэл гэж байдаг. Пали хэлээрээ номоо уншдаг, пали хэлээрээ одоо тэр сургаал амлаа бичиж тэмдэглэж аваад тэгээд айлтгатаа ингээ орчуулж ярьдаг байна. Тэгэхээр ерөөсө тарин толсны ач гэдэг маань нөгөө энгийнээр бол хүн бидний энэ байгаль орчин хороо ертөнц чинь тийм энергийн цөм юм байна л да бид нар. Энергиэс үүсдэг те энергийн цуглуулга бол сайн сайхан ерөөлийн үхтэй байдаг. Одоо бид нэр заслын ном уншуулдаг шүү дээ. Одоо Хемрийн сан гэх жишээтэй ариун Хемрийн санд бол энэ ариун үнэртнийг өргөснөөр те бидний одоо ариун үнэртнэр өргөсөн энэ өргөл буйнаар надад одоо хямар лундаа буюу хүч тэнхээ чадлыг байх болтугай дөрвөн хүчтэн лугаа одоо цог төгөлдөр сүр хүчтэй байх болтугай санж удсан ажил үйлсэн бүтэх болтугай гэх чигээр ерөөл үг гарч Барс мэдүү дүүлэгөө хэмэрэдэг жирүүл Арслан мэдэн амуу зурдуу хэмэрэдэг жирүүл Лом мэдүү хүрхрэлдүү хэмэрэдэг жирүүл Гардэн мэдүү хайлан нэсэ хэмэрэдэг жирүүл Тэгэхээр тарин гэдэг маань энэ хямрын санг одоо тий хураангуулад бүр шимийн одоо ингээд зохиолын ном байлаа нэг одоо юмны ном байлаа гэхэд тэр номны шимийн аваад ахаад шимийн аваад бүр ингээд хураангуй болгоцсон хэлбэр. Тэгэхээр энэ маань юу хэлж ийм гэхээр тарин гэдэг маань тийм одоо энергийн бүр наривчлсан бөөгнөрүүлсэн цөм болж байна. Тэрийг хэлэхээр та бид нар яах нь вэ гэхээр нөгөө сайн сайхан юм өөрт ингээд бий болж эхэлдэг. Японы эрдэмтэн усан дээр хийсэн судалгаа байдаг шүү дээ. Ингээд үгээр усны талс өөрчлөгддөг. Тэг шинжлэх ухаанаар судалснаар биеийн 70-75 орчим нь ус. Тархины 90-95 орчим нь усаар бүрддэг гэж байна. Тэгэхээр нөгөө тариныг хэлэхээр яах нь вэ? Ерөөлийн сайн сайхан үг хэлэхээр нөгөө усныхын талст маань өөрчлөгдөн түүний дагуу бий байгаа өвчин болон сэтгэл санааны тавгүй байдлууд арилдаг байна. Тэгэхээр тарин хэлсний ач тус бол ерөөсөө эерэг энергийг өөртөө суулгаж өгч байгаа гэж байна. Одоо зарим үед ингээд сэтгэл санаа тавгүй юм санаа зовсон үед бид нар ингээд тарин уншаал ингээд заа нэг маань уншиж сайхан залбираа маань уншигл маань уншаал за амьтыг хайрлаж нэг үлсэх болтугай энэ амьт сайн сайхан зовлонгүй болтугай гэд маань уншихаар ягаад чи сэтгэлний сайхан тайван болцсон баяр хүрт болт. Энэ маань ерөөсөө нөгөө эерэг энергийг цуглуулж байгаа. Одоо бидний ярьж байгаа утсаар ярихад ингээд долгион үүсдэг тийм үү? Одоо хүний эрүүл мэнд хортой долгион гэж юм л да. Тэрүүнтэй адилхан та бидний хэлд ингээд ярьж байгаа үг маань хүртэл тийм долгионтой байдаг. Тэр долгион маань дамжсаар яваад одоо тэр зүйлийг бодит болгодог. Нөгөө одоо шинжлэх ухаан хүмүүсийн яриад байгаа таталцлын хууль гэдэг хэрэг Таталцлын хууль гэдэг маань нөгөө хэлж байгаа үгээрээ дамжуулж бид нар ойр орчныхоо юмыг татж авдаг. Дээр үед бол манай монголчууд бас хэлсэн байсан шүү дээ. Амны бэлгээс аштын бэлэг гэж. Тэгэхээр ерөөсөө л тийм л учиртай. Тарин тоолно гэдэг маань амны бэлэг одоо сайн сайхныг үлдээд түүнийхээ дагуу амьдрал сайн сайхан юм. Гэхдээ энэ маань өөрийнхөө цаг хугацаа нөхцлөөс хамаарч тэр хүн сэтгэл санаа одоо хэрэг гүнзгий байхаас хамаарч тэр үр өгөөж нь гарна гэсэн.